За ургийн бичиг цэгийн захин муудсаар зарчсан танд энэ өдрийн мэндийг хүргэе. Ургийн бичгийн софтверийн одоо туршилтын үйлдвэрийг 2 сарын 1-нд захин муудсандаа бид байршуулсан байгаа та мэдж байгаа. Та захин муудсны одоо ургийн бичиг вершн 1.0 буюу захин муудсны нүүр хэсэгт байрлаж байгаа. Програм ангууч гэсэн хэсэг рүү орсноор та ургийн бичгийн програм туршилтын үйлдвэрийг өөрийнхөө өндөр суулгах бүрэн боломжтой. Програм ангамжийг татаж авах хэсэг энд харагдаж байна. Үүнийг хийхийн өмнө танд энэ анхааруулга гэсэн энэ хэсгийг сайн уншихыг одоо танд санал болгож байна. Учир нь гэвэл хүмүүс одоо интернет орохдоо одоо Mozilla, Google Chrome, Firefox, Windows-ийн одоо өөрт нь үүдэг Internet Explorer зэрэг програм ангамжуудыг ашигладаг билээ. Эдгээрээс Internet Explorer ашигласнаар та ургийн бичгийн програм ангамж туршилтын хувьдрыг өөрийнхөө компьютерт суулгаж чаднаа. Харин бусдын хувьд ашиглах боломжгүй байгаа. Яагаад гэвэл бусдын одоо ашиглаад энд дарж гэсэн командыг ажиллуулахад заавал нэг өөрхөн компьютерт хадгалж авах гэсэн сонголтыг гаргаж ирээд байгаа учраас энэ одоо ажиллах боломжгүй маа. Internet Explorer-ийн хувьд бол хадгалж авах гэсэн тийм сонголт гарахгүйгээр одоо бидний ургийн бичгийн програм ангамж шууд ажиллах энэ нөхцөлд бий болж байгаа маа. За тэгэд энд дарж гэсэн командыг ажиллуулахад одоо ийм сая та ухаарсан те интернет рүү холбогдоод одоо програм ангамж суулгахын инсталлыг ажиллуулж байна. Хэрвээ одоо таны компьютерт ямар нэгэн алдаа байхгүй бол ийм цонх одоо бидний харагдж байгаа ийм цонх одоо гарч ирэх ёстой. Хэрвээ одоо ямар нэгэн алдааны мэдээлэл өгч ивэл тэр маань таны компьютерийн одоо системийг одоо апдейт хийх шаардлагатай гэсэн мэдээлэл гарч ирж байгаа. Одоо тэр тухайн алдаа маань болохоор энд харагдаж байна те. Програмыг суулгахын явцад Microsoft Common Language Runtime гэсэн алдааны мэдээлэл буюу .NET Framework 4.0 гэсэн одоо тэр суулгах тийм мэдээлэл гарч байгаа бол та энд дарснаар одоо түүнийг өөрөөр суулгаж одоо ажиллуулах бүрэн боломжтой. За ингээд install хий. Install хийгүүд програм ангамж ингээд суучих чинь. Ингээд автоматар ажиллаж байгаа. Энэ маань одоо туршилтын хөлбөр учраас бид 30 хүртэлх хүнийг бүрдэх хэрэгтэй олон нийт гаргаж байгаа туршилтын хөлбөр юм. Энэ хөө зөвхөн ургийн модны зураглалаас бусад хэсгийг одоо идэвхгүй болгосон байгаа. Учир нь энэ бол туршилтын хөлбөрүүдийг та бүхэн сайн ойлгож байгаа. За ингээд окей дарлаа. За ингээд манай ургийн бичгийн програмын ерөнхий интерфейс маань харагдаж байна. Эхний цонх маань 3 хэсгээс бүрдэж байгаа. Эхний хэсэг нь одоо ургийн овог, тухайн хүний нэр, тухайн хүний эцэг эхийн оруулснаар одоо энэ хүний ургийн модны зураглал үүснэ. Энэ файлын хэсэгт бол одоо ургийн бичигтэй холбоотой одоо манай програмтай холбоотой файлыг нээх болцоотой байгаа. 3 дахь бол нь болохоор интернетийн болон баг. Энэ одоо онлайнгаар шилжсэн үед онлайнаар одоо мэдээлэл танд байнга одоо ирж байх тийм болон байгаамаа. За ингээд одоо би өөрийнхөө ургийн мод зураглалыг хийж үзүүлье. За Эрдэнэт нэр Бадаяр эцгийн нэр Дураяр нэр цэцэг. За ингээд үүсгэснээр миний ургийн модны зураглал маань одоо ингэ үүсэж байна. За энэ та харж байна. За энд бол манай програмаас ерөнхий бас байгаль байдал маань харагдаж байгаа та харж байна. За энэ хэсэг маань одоо ингээ харах интерфейс болохоор 3 хэсгээс бүрдэж байгаа. Энэ хэсэгт болохоор одоо та харж байна те. Одоо ургийн гишүүдийн мэдээлэл энэ л одоо бүртгэлдээд орсон одоо бүх одоо ургийн тухайн овгуудын одоо хүмүүсийн одоо бүртгэлүүдийн жагсаалт харагдаж байна. За дундлын хэсэг нь болохоор ургийн модны зураглал маань харагдана. За энэ баруун талын энэ байгаанд болохоор тухайн одоо сонгосон хүний
одоо мэдээлэлд харагдах. Бөгөөд одоо тухайн сонгосон хүнтэй холбоотой гэр бүлийн одоо гишүүдийн мэдээллийг нэмж оруулах болцоотой юм аа. Мөн одоо тухайн хүний зураг, точ мэдээллийг нь харах, энэ зургийг таваас анхаарах хэрэгтэй. Энэ зургийг одоо шууд чирснээр одоо энэ зураг орох болцоотой. Жишээ нь гэрчтэй одоо энэ зургийг сонголоо гэхэд ингээд биш нэг чирч оруулах болцоотой. За энэ дээр одоо бусад засвар мэдээлэл оруулаад ингээд нэмж болно. За жишээ нь одоо төрсэн газар те. Сүхбаатар аймаг. Төрсэн маань анасан 07 гэх байх жишээтэй. За ингээд хадгалахлаар одоо тухайн миний мэдээлэл ингээд хадгалагч чинь ингээд очингууд миний мэдээлэл харж байгаа. За энэ дээгүүр хинзэсэн маань болохоор одоо ургийн одоо бидний идэвхтэй байгаа гэсэн маань одоо тухайн одоо сонгосон хүний ургийн модны зоглоо. Жишээ нь одоо Батбаяр миний биеийн ургийн модны зоглоо. Мөн одоо бусад мэдээллүүдийг одоо оруулах бүрэн боломжтой болсон байгаа. Одоо энэ одоо эцсийн үйлдвэр юм байна. Эцсийн үйлдвэр бол ажилд орох бах. Тэгэхээр хувь хүнтэй холбоотой бүх мэдээллийг оруулах болцоод байгаа маа. За Батбаярын одоо та энэ харж байгаа Батбаярын ургийн мод, Батбаярын одоо дэлгэрэнгүй мэдээлэл энэ одоо тухайн хувь хүнтэй холбоотой бүх мэдээллүүдийг айлбал батгахыг одоо зорьсон байгаа. За тэгээ Батбаярын зургийн цомог, Батбаярын одоо түүх болон тэмдэглэлтэй зургийн цомогт бас видео давхар авчиж байгаа. За тэгээ Батбаярын одоо Батбаяртай холбоотой тийм эрх зүйн актууд тий эрх зүйн бичиг баримт бас орох бүрэн боломжтой байгаамаа. За энэ бол одоо ингээд манай эрх энэ санагдаж байгаа. Одоо энэ мэдээ зүүн ингээд боломжтой. Энэ бол таарч ашиглах боломжтой. За одоо би энэ дээр жишээ болгож зарим мэдээлэлд нэмж үзүүлье тий. За одоо миний дүү эмэгтэй дүү болох тий. За шинэ би одоо өөрийнхөө гэр бүлийн гишүүдийг нэмж үзүүлье. За бишээ. За эмэгтэй дүү оруулъя тий. Энд одоо тухайн одоо гэр бүлийн гишүүдийн эмэгтэй бол төрсөн буюу босод гэж ангилж байгаа. Төрсөн нь болохоор миний төрсөн босод гэдэг нь одоо үржилж авсан эсвэл одоо өргөмөл одоо тэгээ тухайн хүний хувьд одоо босод хэрэг өргөж авсан, үржилсэн, одоо өсгсөн одоо эцэг байх юм бол тэрийг босод руу шилжүүлж босод руу оруулж авсан байгаа. За одоо шинэ тий. Зүйч аргал 1983 оны 3 сарын 04 төрсэн газар Сүхбаатар аймаг. За энэ их болцоотой. За энэ ч таарч байгаа тий. За одоо дахиад хэд дүгэн нэмий. Эцсийн наран 1904 Сүхбаатар аймаг. За ихтэй дүгэн нэмий. Эцэг хүүдэл төрсэн байгаа. За нэр Батци. За 1988 оны 05 сарын 31 төрсэн газар Сүхбаатар аймаг. Ингээд манай гэр бүлийн гишүүдийн ерөнхий мэдээлэл харагдаж байна. Ерөнхий одоо зурагт маань ингээд харагдаж байна. За энэ дээрээс томсгоод авах бүх мэдээлэл маань боломжтой. Одоо энэ юу вэ? Одоо энэ бүх тухайн хүн дээр очингууд одоо тухайн хүний точ мэдээллүүд энэ харж байгаа. Одоо нас нь автоматар боддог гарч байгаа. Одоо жишээ нь олон хүн байлаа гэдэг та оноор одоо шүүхээр бол энд оноор ингэ шүүх болцоотой. Насан таваас харж байгаа те. Нас нь автоматар одоо хашаа гүйж байгаа. Одоо 94 онд одоо тухайн хүнийхээ насыг харж болно. Ингээд оноор байхгүйсэн тэд маань одоо итгэхгүй
энэ хугацаанд санаад бүрдсэн байгаа. За гих мэтчлээ одоо ашиглах бүрэн болцоотой. За одоо жишээ энэ дээр би эхнийхээ мэдээллийг оруулъя. Эхнийхээ гэсэн дээр болохоор энэ дээр мөн бас одоо бусад эхний мэдээллүүдийг оруулах болцоотой байгаамаа. За энэ дээр сүндөр сүрэн салон индраны датан сайн турсан газар томгааныг за нэг бүгд одоо ихний мэдээлэл гэж орж ирэх болцоотой. Ингэж орж таарж байгаа. За энэ хүүхдийнхаа одоо тухайн одоо эхний нөхрийн нэмэнгүүд автоматар одоо хүү нэмхөө автоматар хүү сонголтоор очинд хүү нэмхэр хүү нэм. Яг нөө штэ. За энд одоо ургийн огмол бүгд автоматар энэ явж таарж байгаа бах. За холон 2008 оны 8 сарын 23 томгааныг за ингээд мэдээлэл энэ таарж байгаа. Гэх мэтлийн одоо ингээд цааш үргэлжлүүлээд би бүрэн болцоотой байгаамаа. За одоо эндээс ингээд хатуулаад одоо миний хүмүүс нь ойлгуулж байна те. Ингээд мэдээлэл өгөх болцоотой. За энэ одоо хажуудлын листнэр болохоор одоо тухайн үний сонгоход тухайн холбоотой мэдээллүүдийг харагдана. Уран бүтээлийн зурлал харагдана. Яг одоо шинэ хаач тухайн холбоотой уран бүтээлийн зурлал харагдана. За Батбаяр дарахад ингэ харагдж байна. За уулан дээр дарахад ингэ мэдээлэл харагдж байна. За Батүлцээ дээр дарахад ингэ харагдж байна. Төмөрөө баяр дээр дарахад ингэ харагдж байна. Тэгээд за гинг оюунцэг дарахад ингэ харагдж байна. За одоо гих мэтлийн одоо энэ бүх мэдээлэл авах бүрэн болцоотой байгаамаа. За ингээд эндээс та томоор харуул ивэл 2-7 хонжиж болно. Эндээс бас ингээд сунгаж болно. Тэ? Хайрлах мэдээллийг харах нэг бүх болцоотой. За ингээд энэ бол одоо манай уран бичгийн програмын туршилтын хэлбэр байгаамаа. Эцсийн хэлбэр дээр бол одоо энэ дээрх бүх командууд ажиллаж байгаа. Манай тухайн хүнтэй холбоотой бүх мэдээллүүдийг оруулах бүрэн боломжтой байгаа. Энэ одоо тайлан хэсэгт болохоор жишээ нь одоо ургийн модтой холбоотой тий одоо тайлан мод гарч болно. Одоо жишээ нь ургийнхаа модны зурглыг ямар хэлбэрээр авах юм тий жишээ нь одоо тойрог ч юм уу, нар хэлбэр ч юм уу тий гих мэтлэн одоо олон төрлөөр одоо энэ тайлан гаргах болцоотой. Онлайн гавь шилжүүлэлт бол одоо онлайнаар хайлт хийх мөн их сурвалж мэдээллийн хэрэгслүүд гих мэтлэн мэдээлүүд одоо бүгд ажиллах болцоотой. За ингээд манай уран бичгийн програмын туршилтын дэмий холбоорын одоо доош танилцуулга үзсэн танд баярлалаа. Таны ажил амжилт хүсье.